байна. Жишээ нь манай найз нарт бол байна 10 жил ажилласан Англи, Австралид одоо Баска гэхэд Германд PLC хийдэг хүү, PLC зардаг биш хийдэг хүү. Австралид лавгагийн залуу холбооны инженер байж. Энэ хүмүүс бол ерөөсөө тэнд байгаа одоо шинэ технологи авчаад тэн чинь өгдөг. Хадгалж идэг. Яагаад гэвэл энд ирээд одоо дэлхийд гаргаж одоо нэг бидний өмнөх хөлдөө mëсүүг авах. Энэ mëсийг хагалж ээж бид нэр айс брейк хийж дэлхийд ямаа гаргана штэ. Тэгэхээр маш олон нууцудаа бид нэр хадгалаад одоо засгийн газрын дэмжлэгийг хүлээгэл байж идэг байхгүй юу. Жишээ нь надад тэгэхэд бол жишээ нь яг одоо эргэл жинхэнэ генератор шиг ажилдаг тийм электрон генератор дэлхийд байдаг одоо яг тэгвэл миний ажиллаж исэн үйлдвэрүүд тэрийг ашигладаг гэсэн бол би мэдчихэв. Тэгвэл би энийг өнөөдөр хийх боломж байгаа. Энийг хийгээд би Англи, Америкийн дэлхийн одоо дээд сургуулийн оюутан болгонд зарч чадна. За ийм юм байна те. Одоо энэ өдөртийн систем дуусны дараа тэр бэлэн болго гараад ирнэ. Бас өшөө ингээд янз бүрийн юм байна л да. Тэгтээ бас тэр болгоны хэлж болохгүй те. Би энэ дээр бас нэг хариулт өгөх тийм. Тэгэхээр өөрөө сэтгүүлч хүн болохоор өөдрөг талаас нь энэ талаас нь илүү их лавладаг шиг байна л да. Тэгэхээр одоо энэ 5 шар дээр Моншибасаки, Санкоси гэдэг хоёр компани байгаа юм. Энэ хоёр компани юу хийж яах вэ гэхээр Японы машин үйлдвэрлэлийн зарим нэгэн нэр төрлийн эдангуудыг үйлдвэрлэж байна. Бас Японы Орофтын эдангуудыг үйлдвэрлэж гаргаж байгаа. Програмын удирдлагатай суур машин дээр. Энэ залуучууд одоо сүүлийн миний мэдхийн 4 жил ажиллаж байгаа юм. Тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр бидэнд гадны тийм аутсорсингийн чиглэлийн үйл ажиллагаануудыг явуулах бүрэн боломж байгаа гэдгийг энэ залуучуудад харуулж байгаа. Өшөө маш олон залуучууд зургийн чиглэлээр, өшөө янз бүрийн програмчлалын чиглэлээр ажиллаж байна. Үүнээс гадна миний бодж явдаг зүйл маань юу вэ? Эхний ээлжинд бид нар дотоодынхоо энэ гаднаас аваад байгаа зүйлийг дотооддоо хийх юмсан гэдэг нь хамгийн гол асуудал байхгүй юу? Бид энэ дотоод гаднаас хичнээн өөрснийхөө хийж чадах юмыг гаднаас аваад байна гэдэг нь л яг нь хамгийн гол. Гадаад руу чиглэсэн юмыг өнөөдөр бид нар хийж чадж байна, гаргаж байна, бас болж байна. Тий. Тэгэхээр эхний ээлжинд яг үхээр бид дотооддоо хийх бүрэн боломжтой юм яагаад гаднаас аваад. Жишээ нь одоо гам бөмбөлөг гэл инглээ гэхэд гам бөмбөлгийг бид нар хийж байгаа хэрнээ яагаад зөв хангаж чадахгүй. Дөнгөж 50 хүн болоод байгаа. Тийм ээ. Тэгээ өшөө тэрнийг дагсан өшөө олон бүтээгдэхүүн дэж төмөр замын тэр бетон дэрний асуудал гэдэг инхээр хэдэн саяар яригдах зүйлийг бид нар Оросоос аваад байна. Өөрснийх нь патент гаргаад өөрснөө эндээ цутгачих бүрэн боломжтой асуудал гэж байна шүү дээ. Тэгэхээр төмөр замын тэр олон эдангууд байж байна. Бүгдийг бид нар энд бүгдийг гэж хэлж болдгүй юм гэхэд дор хаяад бид нар яг үхээр 20 юм 30%-ийг л бид нар өөрснөө хангаад байхад биднэрт хичнээн их хэмжээний одоо сая долларын одоо хэмнэх боломж байна гэдгийг харагдаж байгаа. Зүгээр би нэг тоо хэлье. Энийг би хүний амнаас сонссон тоо шүү. Ноолуураар бид жилдээ 40 сая долларт гэж ярьдаг юм байна. 40 сая доллар. Гэтэл гаднаас импортоор авж байгаа сэлбэг хэрэгсэл гэдэг инхээр 400 сая гэж 10 дахин их тоо яригддаг байхгүй. 400 саяын зөвхөн 10% нь бид нар дотооддоо үйлдвэрлэе гэхэд ноолуурынхаа дайны л юмыг бид нар яах нь хийчих боломжтой байж шít. Өөрснөө дотооддоо энэ тал руу илүү яах нь анхаарах хэрэгтэй байна. Энэ тал руу бодлого хэрэгжүүлэх ёстой байна. Тэгвэл бид нар энэ талаар энэ холбооныхоо шугамар өшөө их зүйлийг хийх боломж байна л гэж хэлэх гээд. За миний хувьд ч гэсэн энэ хүмүүс ярьж байгаа та ер нь ажиллах юм байна. Ер нь бол олон жишээг бол дурдж болно. Монгол хүнийг одоо яг тим юм гээд дурдах юм бол хийж байгаа тэр эдангууд дурдах юм бол асар их юм байгаа л та. Зүгээр энэ дотор зөвхөн тэр инженеруудын үнэлэмж гэдэг юм өнөөдөр нэг үг ярихад бол алга байна. Тим тэр инженеруудын үнэлэмжийг л одоо манайх зөв яг хувийн хвшлүүд дээр бол байдаг байх тийм ээ. Хувийн хвшлүүд дээр бол инженеруудын үнэлэмжийг бол өрнөлдөөд гаргадаг байх. Тэгээд сая бас ярьж л байна л да. Тэр гадаадын зах зээл дээр 61700 2008-2009 оны 61700 автомашин орж ирсэн байдаг юм билээ. Энэ нь болохоор зэрэг одоо сая ярьсан 350 гаруй сая доллар гэж байгаа хөтер чи одоо 500 тэрбум төгрөг байгаа даа шүү дээ тийм ээ. Дөхөө автомашин. Тэгтэл энэ дотор бол хөдөө аж ахуй
уулуурхан чиглэлд орсон тоног төхөөрөмжөд ороогүй байгаа байхгүй. Тийм ээ. Тэгэхээр зэрэг энийг би бол бас тэр бид нар ярьжсэн засгийн газрын агентлаг байгуулах хэрэгтэй гэж байгаа тийм ээ. Тэр агентлагууд одоо жишээлбэл за яг бид нар тэр төсвийн хүмүүст ажил заадаг мах зүгээр санаа нэвэрлээ л дээ. Агентлаг бол одоо аутсорсингээр тэр сайд рандрын урагшаа захиад байгаа тоног төхөөрөмж тэр агрегатуудыг аутсорсингээр Монголынхаа зах зээлд нээлттэйгээр ил тод зарлж болно шүү дээ. Тийм ээ. Ажлын зургийг хийх хүн хийж чадахгүй бүгд чадна. Ажлын зургийг одоо төрөл бүр ямар бүх төрлийн ажлын зургийг эд ангийн ажлын зургийг төвхтэй эд ангийн ажлын зураг гаргаж байна. Бас тэр хэмжээгээр бас бүх төрлийн эд анги хийх боломжтой байна. Бүх төрлийн инженерүүд одоо Монголд үнэхээр сурч мэдээд гадаадд бол одоо олон инженерүүд байж шүү дээ. Яг одоо тэр орчин бүрдээд ирэх юм бол буцаад энэ Монголдо энэ оюун зориулт гэсэн инженерүүд гадаад зөндөө байгаа байхгүй. Одоо яг тэр хэмжээгээр ингээ холбогдоод зарим нэг инженерүүд одоо ингээ яриад ийм ажил явагдаж байгаа. Энэ тэгэр заавал төр засаг оролцоосоор байгаа байхгүй. Төр засаг руу бид нэр үгээ хэлхээс байгаа байхгүй. Аутсорсингээр бид нар тэр зургийн нүг тэгээд тэр гадагшаа захиадаад байгаа тэр шахааны бизнесийг эд ангиудаа ил тод нээлттэй зарлалтай. Тэгэнгүүт чинь тэрийг чинь манайх ийм үнээр хийж өгөө, ийм үрнээр хийж өгөөд тийм хөгж чадaltaй инженерүүд, тийм чадaltaй компаниуд аль хэдийн бий болчихсон. Одоо хамгийн гол нь зүгээр тархаа утрахаа байгаа. За би энэ дээр нэг юм хэлээ сонин шим харамслаж жишээ хэлээ л да. Тэрүүн хана Оюнбат багш хэллээ. Ган бомблог гэж. Ган бомблог хийлэхээ сая өнгөрсөн 2009 онд тендер зарлагдсан засгийн газраас. Тэгээд Доронтын одоо манай машин үйлдвэрлэлийн инженер залуу гэлэг жаргал гэж машин тэр ган бомблохыг үйлдвэрээ хятадаас энзэгдийн марцуул оруулаад ган бомблох хийчихсэн байгаа. Тэгээд тендерт ялцсан. Гэтэл яг тендерт ялсан тэр өдөр нь явах тань зэрэг 3 дахь тээцэнд одоо 3 дахь тээц захиасан нөгөө нүүрсний бодолтой ган бомблох. Гэтэл 3 дахь тээц ялсан тань зэрэг яг тэр өдөр нь бол хилээр 2 вагон одоо ган бомблох оруулж ирэх гээд Оросоос оруулж ирэх гээд ийм файм хийгдэж шít. Тэгээд ерөөсөө манай энэ зарим одоо энэ төрийн компаниуд ч ерөөсөө импортоор юм авах, тэндээс шахааны бизнес оруулах ийм сонирхолтой болсон байна шүү дээ. Энэ бол маш их муухай жишээ. Нэгэн тендер ялцхаад одоо юмаа үйлдвэр байгуулцаад бүр оч үзүүлсэн байгаа. Одоо ингээд хийчлээ шүү гэхэл яг тийгээд тэр үзүүлсэн дээр өдөр нь 2 тонн одоо 2 вагон ган бомбол ороод ирсэн. Тэр нь бол хилээр батлагддаг гайлыг орж гисэн ингээд батлагдчих шүү дээ. Ийм л байгаа. Энэ бол ерөөсөө энэ бол төвчшгүй одоо бүр ийм байдалд одоо хүрсэн байна шүү дээ одоо бүр. За энэ бол яг ингээд бид нэр яг юун дээр тулж ирж байгааг гэвэл төрийн захиалга, төрийн төлөвлөгөө, бодлого чиглэл байхгүй болсон тий. Энэ бол яагаад тэгэхээр нөгөө манай үндсэн хууль төрийн тогтолцоо энд таарахгүй байгаа. Бүх юмыг урд нь төлөвлөдөг байсан, бүх юмаа болцсон. Гэтэл Маргарет Тайчер бол 40 жил, 50 жилээр улс орноо төлөвлөгөө гаргаад тэгжээж амжилтанд хүрсэн. Тэгээд буцаад нэг төлөвлөгөөтэй системд орох гэхээр нөгөө хүмүүс чинь буцаад социализмд орчихно айгаад байдаг. Тэгвэл айх хэрэггүй. Энэ бол одоо тэр Тайваны, Өмнөд Солонгосын, Английн ерөөсөө эрдийн байдаг үзэгдэл байхгүй. 50 жилээр төлөвлөжөөд 40 жилээр Дэлхийн банкнаас зээл авдаг. За би Монгол хүн болж төрснийх ард түмэнд өөрөөр хэлбэл дэлхийд нэлээд өрсөлд хүүц дэвшил технологитой түвшний этанол үйлдвэрлэдэг үйлдвэрийг хийж өгмөр байна. Энэ маань өөрөө бас олон асуудлыг шийдэн шүү дээ. Нөгөө талаар бас нэг залуу байна. Америкт 10 жил гаруй зөвхөн био дизелийн үйлдвэрт ажиллаад ирсэн. Тэрнээс бүх технологиг одоо муугаар хэлэх юм бол хулгайлаад ирсэн. Тэгээд өөрөө тоног төхөөрөмжөө зохион бүтээгээд энд хийх гээд байдаг. Тэгвч өөрөө бас бүх хөрөнгөө хийгээд хөрөнгө оруулалтанд дутцсан. Хэрвээ тэр залууг дэмжих юм бол бас бид их орондоо био дизель үйлдвэрлээд, био этанол үйлдвэрлээд ингээд гадагшаа алддаг нефтийн хараат байдлыг хэсэг нь ч гэсэн бууруулах бас боломж байна.